Хичээлийн сэдэв сонин нийтлэлийн эхийн дэлгэрүүлэх хувиргал. Хичээлийн зорилго сонин нийтлэлийн эхийг төрөл бүрээр хувиргаж санааг дэлгэрүүл сурна. Дэлгэрүүлэх хувиргалыг бол үг, бүтээвэр, өгүүлбэр ихэд дэлгэрүүлэх хувиргаж хийж болно. Ерөөсөө хэлний хамгийн бага нэгжээс хамгийн их нэгжийг хүртэл бүхэл төвшөнд дэлгэрүүлэх хувиргалыг хийж болдог гэсэн үг. Тэгвэл эхийг хувиргах гэж юу хэлэх вэ гэхээр үг өгүүлбэр цогцлбор бүрийн утга санааг тодотгож өргөжүүлэн ярьж бичихийг бол дэлгэрүүлэх хувиргал гэдэг. Тэгвэл сонин нийтлэлийн эхэд дэлгэрүүлэх хувиргал хийх ямар аргууд байна вэ гэдгийг үзье. Нэгдүгээрт нь бол баримт мэдээллээр дэлгэрүүлэх, хоёрдугаарт нь тайлбар тодруулга оруулах, гуравт нь сэдвтэй холбоотой эсрэг санаагаар дэлгэрүүлэх, сэдвийг хоёр талаас нь харьцуулан дэлгэрүүлэх гэх байдлаар ингэж ихэд хувиргал хийж болох нэ, дэлгэрүүлэх хувиргалыг хийж болох нэ. Тэгвэл бүгдээрээ энэ хоёр ихийг харьцуулж харъя. Ихэд дэлхийд дахин төдийгүй бидний өдөр тутмын амьдралд аюулын харанга дэлдээр байгаа зүйл юу болохыг эргцүүлэх цаг болжээ. Бидний ямар юу орж байгаагаас шалтгаалаад бид орших уу, орших уу гэдэг асуудал тулгардаг. Мөн одоогийн байдлаар их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бэлэн гомын эзнээс болж ходоод нь цорсон өсвөр насны 3 хүүхэд өхөл амьдралын цаг дээр байна гэсэн юм мэдээлэл байна. Энэхүү ихэд дараагийнх дээр нь болохоор дэлгэрүүлэхтэй. Жишээ нь гэж өдрө бүр гомын иддэг байсан 50 оюутан нас барсан тухай. Мобисийн оюутан Х гэгч оюутан өдөр болгон гомын иддэг байснаас биеэр нь харшил гарсан тухай. Тэгтэл ингээд эмчид үзүүлээд бэлэн гомонгоос болж хордожээ гэдгийг мэдэж байна гэд. Ийм харьцуулаад тарах юм бол энэ хоёр ихийг харьцуулаад тарах юм бол эхний хураангуй ихийг дараагийнхтаар баримт мэдээллээр дэлгэрүүлж бичсэн байна. Харин дараагийн ихтэр яасан байна вэ гэдгийг харъя. Өнөөдөр нэгэн иргэн цахим удаатай Good Frog хүүхдүүдэд өгдөг. Гэтэл энэ нь Солонгос болон бусад оронд зарагддаггүй зүрхэнд аюултай цус харуулт болох орцтой бүтээгдэхүүн гэх мэдээллийг оруулжээ. Энэ талаар их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын эмч Түмэн Дэмбэрэл толдруулга тайлбарыг өгч байна гэсэн байна. Энд нэмж оруулсан зүйлийг харахад тодруулахад Монгол улсад зарагдаж байгаа эмийн бүтээгдэхүүн бүгд эмийн зөвлөлийн комиссар орж комиссийн шийдвэрийн дагуу Монгол улсад зарагддаг гэх тайлбарыг өгч байна гэсэн байна. Тэгвэл энд яаж нэ гэхээр эхний мэдээлэл дээр эмчийн тэр тайлбар тодруулгыг оруулж эхийг дэлгэрүүлсэн байна. Хичээлээ үзээд эхтэй холбоотой сорилыг ажиллаарай.